За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нь өнөөдөр та нартай зөрүү олох бодлогыг тайлбарлаж өгье. За 2 тооны нийлбэр нь 5420 ялгуур 1070 бол эдгээр тоог олоорой гэсэн бодлого байна. За нэгдүгээр тоогоо бид нэг хэрчим гэж авч үзнэ. Хоёрдугаар тоогоо мөн адил нэг хэрчим гэж авч үзнэ. За тэгвэл нийлбэр нь 5420 байна. 2 тооны нийлбэр маань. За тэгвэл нэгдүгээр тоо болох нэг хэрчим дээрээ хоёрдугаар тоо болох нэг хэрчмийг нэмээд нийлбэр нь нийтдээ 2 хэрчим боллоо. За одоо тэгвэл 5420-осоо ялгуур нь 1070 гэж байгаа юм чинь 1070-ыг хасаад 4350 гарлаа. За 4350-аа 2 тооны нийлбэр гэж байгаа учраас 2 тоондоо хуваагаад 2175 буюу энэ бол нэгдүгээр тоо гараад ирлээ. За 2 дугаар тоо нь болохоор 5420-оос 2 дугаар тоо болох 1-р тоо болох 2175-ыг хасаад 3245 болвол 2 дугаар тоо. За одоо тэгвэл шалгая бүгдээрээ. 2175 буюу 1-р тоон дээрээ 3245 буюу 2 дугаар тоог нэмэхэд нийлбэр нь 5420 гарч байна. За ялгуур нь 1070 гарах ёстой. 3245-аас 2175-ыг хасаад ялгуур нь 1070 гарлаа. За 1-р тоо нь 2175, 2-дугаар тоо нь 3245 гарлаа. За 2 тооны нийлбэр 13248. Ноог дур нь 35 бол тоо төс бүрийг олоорой гэсэн бодлого байна. Дахиад. За 1-р тоогоо ноог дур нь 35 гэсэн учраас 35 хэрчмээр төлөөлөл зуран загварчил зурлаа. За 2 дугаар тоог нь мэдэгдэхгүй байгаа зүйлийг нэг хэрчмээр загварчилж зурлаа. За нийлбэр нь 13248 гэсэн нийлбэртэй байна. За тэгвэл 1 болон 2 дугаар нийт хэрчмийн тоо нь 36 хэрчим гарлаа. За тэгвэл 13248 буюу нийлбэрийгээ 36 хэрчимдээ хуваахаар 368 буюу 2 дугаар тоо гарч ирнэ. За 35 хэрчмээ 2 дугаар тоо болох 368-аар үржүүлэхэд 12880 буюу 1-р тоо гарч ирлээ. За үүний зөв бурыг шалгая бүгдээрээ. За 12880 дээрээ 368-ыг нэмээд 13248 буюу нийлбэр гарлаа 2 тооны нийлбэр маань. За одоо тэгвэл ноог дур нь 35 гэж байгаа юм чинь 12880-гаа 368-д хуваагаад 35 гэсэн ноог дур гарлаа. За тэгвэл 1 2 дугаар тоо бүгдээрээ зөв болсон байна гэсэн. За хариу 1-р тоо нь 12880, 2 дугаар тоо нь 368 гарлаа. За 3 дахь бодлого. 2 тооны нийлбэр 51200. Түүний нэг нь нөгөөгөөсөө 15 дахин их бол эдгээр тоог олоорой гэсэн бодлого байна. За мөн адилхан 1-р тоогоо 15 дахин их гэсэн учраас 15 хэрчмээр зурлаа. За 2 дугаар тоо нь мэдэгдэхгүй байгаа учраас мэдэгдэхгүй байгаа тоогоо нэг хэсгээр төлөөлөл зурлаа. За нийлбэр нь 51200. За тэгвэл 1 болон 2 дугаар тооны нийт хэрчмийн урт нь 16 хэрчим боллоо. За 16 хэрчмээ 51200-д хуваагаад 3200 буюу 2 дугаар тоо гарч ирлээ. За 1-р тооны 15 хэрчмээ 3200-аараа үржүүлээ 48000 бол энэ бол 1-р тоо. За бүгдээрээ үүнийг зөв бурууг нь шалгая. 48000 дээрээ 2 дугаар тоо болох 3200-аа нэмээд 51200 гарлаа. За 15 дахин их гэсэн учраас 1 тоо нөгөөгөөс 15 дахин их гэсэн учраас 48000-ыг 3200 буюу 2 дугаар тоондоо хуваахад 1-р тоо маань 2 дугаар тооноос 15 дахин их юм байна. За хариу 1-р тоо 48000, 2 дугаар тоо 3200. За эдгээр 3 бодлогыг бодоод ангийнхаа групптэй байршуулаарай хүүхдүүдээ. Теле хичээлээ үзээ, даалгавраа сайн хийж байгаарай хүүхдүүдээ. За иймэрхүү төрлийн нийлбэр олох, зөрүү олох бодлогыг болвол хэрчмийн аргаар бодвол илүү их оновчтой, тохиромжтой байдаг шүү.